Аравжаа хотод галбын 3 хийдэг байгууллагатаа тусдаа эрдэмтэй тусдаа одоо мөргөлчд өглөгийн ажил төсөхтэй олон тусдаа зорилго чиглэлтэй байгуулсан юм байна лээ. Дэмчгийн хийд нь бол болохоор одоо бүдийн шишний улааны урсгалын Нимамагийн ёсны хийд ийм үзэгсэлэн төгөлдөр байх хэрэгтэй гэдэг. Дандаа боржин чулуу зорж арслангууд барилгын одоо бидний хэлдгээр сокол суурнууд энэ бүгдийн угалцтай чулуу угалцтай арслангуудаар чимэж хийсэн. За хийдийн дэмчгийн хийдийн гол зорилго бол мөнхийн хурал байхгүй цогчингүй гэсэн үг. Цагийн хурал гэдэг юмтай. Тэр нь 3 хон ламтай 2-оос 3 хон лам бол байдаг. Ирсэн мөргөлчд өөрийнхөө захиалсан хурлаа хуруулчаал явдаг. Тэрнээс өдөрт нь цогчин хурж байгаа нэг л өдөр болгон хурал хурж байдаггүй. Тийм хийд. Нэгдүгээрт нь одоо бүх амьтны сэтгэлд амгалан жаргалан төрүүлэх тэр зорилготой дэмчиг бурхан өөрөө. Тэгээ энэ бурханыг л гол шүтэн болгож заасан. Дэмчиг бурханы гол зүйл нь дэм гэдэг нь амгалан чог гэдэг нь дээд амгалант гэсэн ийм утга санааг илэрхийлдэг бурхан. Геопарк гэдгийг байгуулахын бол ерөөсө хөсөл мөрөөдлийн хамгийн дээд цэгэл байна. Миний хувьд хамбагчуудын хувьд, ер нь говьчууд галбчуудын хувьд. Яагаад гэвэл бид нар өөрсдийнхөө төрөлх нутгийнхаа сайн сайхныг эртний ховор олдврыг тийм ээ энд одоо 60 сая жилийн тэртээ бэлчиж байсан тэр олон амьтны мөр, тэр олон амьтны ясус хэлбэр дүрсийг бид нар ийм байсан, бид нар ийм баян нутаг, далаа ярал байсан ч гэдэг юм, их усны оронч байсан гэдэг юм уу, их гол мөрний газар байсан ч гэдэг юм уу, тэрнийг бид нар одоо ирээдүйн хойчтой ойлгуулах, хол ойроос зорж ирсэн гадна дотны бүх хүмүүсүүд бид нар ус нутгаараа бахархах энэ асуудал бол ерөөсөн геопарк л байгаа.